ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Эрдэнэ цаадыг залуу хүний хувьд бол одоо энэ нэг дэмжиж байгаа шүү дээ. Их л зөв зүйтэй юм одоо яриад байна шүү дээ. Тэрийг бас өөрийн гэсэн бод санаанд дагуулгад урамшил явж байна. Гэхдээ одоо их орондоо их бүтээж байгаа нь дэмжихгүй яах вэ? Дэмждэг. Яагаад? Ер нь бол одоо хамгийн залуу ерөнхий сайд. Тэгээд залуу хүний хувьд бол одоо яг өнөөгийн нийгэм толгомдож байгаа, залуучуудын хүсэж байгаа тэр зүйлүүдийг бол бас яг хийж ажиллаж байгаа. Шудраг осны төлөө тэмцэж байна. Одоо энэ том одоо авилгал авдаг янз янзын нөгөө бүлэглүүд энэ төргээд тэ энэ юмтай ингээд зоригтой тэмцэж бас ингэж ажиллаж байна. Яг нийгмээ дагаад энэ засгийн газрын үйл ажиллагааг төрийн үйлчлэгийг иргэдтэй одоо илүү ойр цахин болгох ч юм уу те хүн сурталчилгааг багасгах гэдэг талаар маш бас дайчин ингэж ажиллаж байгаа учраас ялгаагүй залуу хүмүүсийн хувьд бол ингэж дэмжиж ажилладаг, хийж байгаа үйл ажиллагаа нь бол таалагддаг. Үргэлжлүүлэх ёстой шүү дээ. Манай нөгөө засгийн газрын хугацаа чинь богино байна, ойр ойрхон солигддог. Нөгөө төрийн залгамж чанар нь байхгүй байна гэд хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол байх ёстой. Ахаад одоо хийсэн ажлуудаа үргэлжлүүлээд илүү бодиттой үр дүн гаргахын тулд бас тууштай ингэж ажиллах ёстой гэдэгт бол би одоо итгэл дүүрэн баг. Дэмждэг. Яг. Ерөнхийдөө одоогийн юм дээр сонгуулийн юм дээр бол ардын намаа тэр чигээр дэмжинэ гэж бодож байгаа. Хийж байгаа ажлыг гүйцэтгэхийн тулд дэмжих хэрэгтэй. Залууны хувьд бол дэмжинэ. Ерөнхий сайдын бодлого ярьж байгаа тэр хэрэгжүүлэх гэдэг бодлого чиг үг нь бол таалагддаг. Нэг авилгатай тэмцэхтэй. Босод одоо өргөн хүрээний одоо нэг 30 жилийн хөгжүүлэх бодлого гэдэг бол ер нь бол яг зөв чиг баримжаатай явж байгаа. Ер нь бол байх ёстой. Ард түмний ялалт Монгол ардын нам